Тэрэгцтэй болон тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн хоёр өөр төвшөнд хялбар гарахыг тооцсон төлөвлөлт. За налуу замыг төлөвлөхдөө тухайн барилга байгууламжийн гарт буюу орцон газрын түвшнээс хэр их өндөрт байрлаж байгаагаас шалтгаалаад налуу замыг 2-3 төвшөнд төлөвлөдөг байгаа. Налуу замын эхлэл болон төгсгөл хэсгийн орон зай нь бол тэрэгцтэй хүн тухайн орон зайд бүтэн эргэх боломжтойгоор төлөвлөгдөх ёстой. Энэ нь бол өргөн нь хамгийн багадаа 90 см, урт нь 1.5 м-ээс баггүйгээр төлөвлөгдөх нь илүү тохиромжтой байдаг. Налуу замын налуугийн уртыг тодорхойлохдоо дараах томьёогоор тодорхойлогддог. Энэ нь болохоор нэгийг харьцах 12 нь тэнцүү өндрийг уртад харьцуулаад 100-аар үржсэндээ тэнцүү байдаг. За одоо хэдүүлээ нэг жишээ авч бодож үзье. За хэрвээ 70 см-ийн өндөрт налуу зам төлөвлөх гэж байгаа бол нэгийг харьцах 12 гэсэн стандартыг хангах ёстой. Тэгэхээр уртын хэмжээг олохын тулд бид нэгийг харьцах 12 тэнцүү 70 см-аараа хуваадаг нь x буюу уртын хэмжээг олох ёстой байдаг. Ингээд энэхүү томьёоллоо бодоод уртыг тодорхойлж болдог байх нэ. Мөн налуу замын өргөн маань бол хамгийн багадаа 90 см-аас багагүй өргөнтэй байхаар төлөвлөгдөх шаардлагатай байдаг. Хүрээний далангийн өндөр бол тэрэгцтэй хүний уртлын жижиг дугуй тухайн налуу замаас хайлахаас сэргийлж 5 см-аас багагүй байдлаар төлөвлөдгөө. За ерөнхийдөө бол налуу замын бариулыг 2 төвшөнд төлөвлөх шаардлагатай байдаг. Энэ нь болохоор 70-аас 95 см-ийн хооронд төлөвлөсөн байх шаардлагатай байдаг. Учир нь гэх юм бол тухайн налуу замыг ямар ч насны хүн болоод ямар ч төрлийн бэрхшээлтэй хүн ашиглаж болох учраас универсал маягаар хинч хэрэгжилж болох үс маягаар шатны бариулыг төлөвлөж өгдөгөө.